Сайн байцгаана уу? Ани байна. За, би энэ удаагийн хаан бичлэгээрээ Баян аав болон ядуу аав гэсэн энэ номын тухай ярилцах байгаамаа. За, энэ номыг болохоор Роберт Кийосаки гэдэг хүн 1997 онд бичигдсэн байгаа. За, энэ ном нь болохоор хувь хүний санхүүгийн хөгжил болон яаж баяжих талаар хүмүүст бол заасан. За, тэгээд 25 дахь жилдээ гэх юм бол Personal Finance Based Book гэдгээр бол шалгарсан ийм ном байгаа юм байна. За, би тэгээд энэ номыг болохоор маш олон удаа номын дэлгүүр болон номын санд харж ирсэн хэрнээ ерөөсөө нэг байрт аваагүй. Тэгээд агай олон жил тойрч явсны эцэст өнөөдөр бол ингээд уншиж дуусгаад та бүхэндээ тэмдэглэгээ ярих шийдсэн байна. За, тэгээд хувь хүнийхээ үднээс би санхүүгийн судлаач ч юм уу зөвлөгөөч хүн биш болохоор зүгээр өөрийнхөө уншиж тэмдэглэсэн зүйлийг ярьж байгаа учраас бас алдаа оноотой ярьсан байвал засаж залруулад яваарэ гэж хүсье. За, тэгээд энэ номыг яг яагаад номын зохиолч Роберт гэдэг хүн маань бичгээр болсон бэ гэхээр өөрөө 9 настайдаа баячуудын дүрэгт суралцаад за хүмүүсийн амьдралын давхаргын ялгаа бодит амьдрал дээр ямар амар ялгаатай байдгийг мэдрээд найз Майктайгаа нийлээд ер нь яаж ирээдүйд баян хүн болох вэ гэдэг талаар бол юугүй бодож эхэлсэн байгаа юм. За, энэ үед болохоор номын зохиолчийн аав болох Робертийн аав номон дээр ядуу аав гэж бичигдсэн. Одоо энэ хүн маань багын найз Майкийнх нь аав болох бизнесмен Баян аавтай уулзахыг зөвлөсөн байгаа юм. За, энэ мөчөөс Роберт гэдэг одоо номын зохиолч маань баян болон ядуу хүмүүсийн сэтгэлгээний ялгаа, яагаад баян хүмүүс гэрэл ирэх тусам илүү их баяждаг, яагаад ядуу болон дунд давхаргынхан насаараа нэг байранд гацдаг талаарх сэтгэлгээний ялгааг олж нийлрүүлээд энэ номоо бичсэн байсан. За, ингээ олон юм уншилгүйгээр за би энэ номыг уншаад өөртөө ойлгож авсан 3 том ойлголтын талаарх та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За, хамгийн том ойлголт нь болохоор the rich don't work for money гэсэн ойлголт байсан. За, the rich don't work for money гэдэг маань ямар утгаар энд гарч байгаа вэ гэхээр монголоор орчуулбал баян хүмүүс нь мөнгөний төлөө бол ажилтдаггүй. Баян хүмүүс мөнгийг өөрийнхөө төлөө ажилуулж байдаг гэсэн ойлголтыг номын зохиолчийн баян аав Роберт болон өөрийнхөө Майкта яаж байгаас нь ойлгуулж байгаа талаар бол ном дээр бичсэн. За, үүн дээр яг номон дээр юу гэж гардаг вэ гэхээр 9 настайдаа Роберт баян аавын доор цагийн 30 центээр мухлагт ажиллаж исэн байгаа юм. За, тухайн үед 30 цент гэдэг маань комик бүгдээ авч уншиж хүрэхгүй ийм бага хэмжээний мөнгө байсан. За, тэгээд нэг сар гараа ажилласны дараагаар номын зохиолч Роберт маань одоо энэ баян аав гэдэг хүнтэй уулзаад за, би энэ 30 центээр чинь комик номч авч уншиж чадахгүй байна. Тэгэхээр та өөрийнхөө миний цалинг нэм эсвэл би ажилласаа гарыг гэж 9 настай хүү бол энэ баян хүнд хэлсэн байгаа юм. За, энэ үед болохоор ном дээр гарч байгаа баян аав буюу бизнесмен хүн юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол ер нь бол чиний ирээдүйн амьдрал хэрвээ чи өөрийнхөө аав төрсөн аав болох ядуу аавын замналаар явах юм бол ирээдүйд хичнээн хичээнгүйлэн ажилласан ч гэсэн ядуу хിവэрэ байна. Гэр бүлийнхээ болон хайртай дотныхоо хүндээ хэрэгцээтэй зүйлийг нь авч өгч чадахгүй гэсэн зүйлийг бол ойлгуулсан байгаа юм. За, энэ үеэс Роберт маань хэрхэн баян хүмүүс мөнгөний төлөө биш мөнгийг өөрийнхөө төлөө ажилуулдгийг ойлгож эхэлсэн. За, тэгээд энийг яаж ойлгосон бэ гэхээр хэрвээ одоо жишээлбэл одоо сургуульд биднэрт бол үндсэндээ заадаг зүйлийг болохоор Роберт бол маш ухаалгаар бол номон дээрээ бичсэн байсан. За, сургуульд биднэрт ямар нэгэн байдлаар ерөнхий боловсролын сургуульд санхүүгийн мэдлэгийн хичээл одоо програмд байдаггүй. Бид нар багаасаа ямар ойлголтыг авч өсдөг вэ гэхээр онцлог сайн сургуульд ор. За, сайн сургуульд орсныхаа дараа цалин сайтай ажил хий. За, тэгээд бенефит сайтай ажилд орч юм уу те. Иймэрхүү байдлаар явдаг. За, энэ нь хүнийг насаар нь яг нэг давхрагт гацаах ийм бодол байдаг. Эсвэргээрээ баян хүмүүс юу хийдэг вэ гэхээр хэрхэн мөнгийг бий болгох вэ гэдгийг багаасаа сурч эхэлдэг гэдгийг бол энд бол тайлбарлаж хэлсэн байсан. За,
номоос ойлгосон бас хоёр дахь том ойлголт юу вэ гэхээр санхүүгийн боловсрал хүний амьдралд хэрхэн нөлөө үзүүлдэгийг бол номын зохиолч бол бичсэн. За би үүн дээр яг юу ойлгосон бэхээр хүмүүс яг ухаамуудаагаасаа ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар мөнгө олох чадамж байхгүйгээсээ болоод дундад давхарга юм уу ядуу амьдралаар амьдардаг биш хүмүүс мөнгөө хэрхэн захиран зарцуулж илүү мөнгөө хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээсээ болоод одоо зардал их гаргадагаасаа болоод ядуу болон дунд давхрагт гацдаг гэдгийг бол ойлгосон. За одоо энэ дээр болохоор би жишээлбэл хоёр хүнийг авч үзье л да. За Бат болон Балтан гэдэг хоёр хүнийг авч үзье. За Бат бол 3 сая төгрөгийн орлоготой. За ийм хүн байлаа гэж бодоход за Балтан бол Батаас 2 саяар илүү буюу 5 саяын орлоготой. За ийм хоёр залуу амьдарч байжээ. За хүн хэмжин бид нэр өдөр тутамдаа зардал гаргана. За үн зарлага дээр жишээлбэл одоо түрээс, хүнс гэдэг зүйлсүүд орж байгаа. За үүнээс гадна энэ номон дээр хоёр гол зүйлийг авч утсан байгаа. За нэг нь болохоор asset гэдэг ойлголт байгаа. За нөгөөд нь болохоор liabilities гэсэн зүйлийг ярьсан байсан. За asset гэдэг маань болохоор би энэ номын зохиолч болохоор монголоор яг юу гэж орчуулахыг мэдэхгүй байна. За asset гэдэг маань болохоор ерөнхийдөө таны хитвчин, таны халаас нь орж ирж байгаа мөнгө гэсэн үг. Liabilities гэдэг маань таны халааснаас гаргаж байгаа тийм зүйлийг хэлнэ гэсэн үг. За одоо ингээд жишээн дээр авч үзэх юм бол asset гэдэг маань бол хөрөнгө оруулалт гэж бол хар ухаанаар хэлэхэд болно. За liabilities гэдэг маань таны зардлаас гадна гарч байгаа одоо илүү зардлууд гэж ойлгож болно. За одоо жишээлбэл түрээс хүнс одоо бусад хувц хунаш ч юм уу те зардлууд гараа явчлаа. За тэгэхээр за Балтан Бат хоёрт ижилхэн за 2 сая төгрөг үлдлээ гэж бодъё л доо. За 2 сая төгрөг үлдэхэд та тэр 2 сая төгрөгөө хэрхэн захиран зарцуулж байгаа вэ гэдэг дээр энэ asset болон liabilities гэдэг хоёр зүйлийн ялгаа гарч ирнэ гэсэн. Та үлдсэн 2 сая төгрөгөөрөө одоо хувьцаа авах, хөрөнгө оруулалт хийх, үйл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх, бонд авах ч юм уу те энэ байдлаар өөрийнхөө үлдсэн мөнгийг хэрхэн өсгөн үржүүлж байгаа нь болохоор asset буюу хөрөнгө оруулалтанд орж явна гэсэн. Liabilities гэдэг дээр одоо жишээлбэл тансаг хэрэглээ. Одоо тийм цүнх авах те эсвэл одоо гоё брендийн хувцас авах, байрны зээл, кредит картны үр зэргүүд нь бол орж байгаа. Тэгэхээр хичнээн одоо Бат гэдэг одоо энэ залуу Балтан гэдэг залуугаас орлогын хувьд бага байсан ч гэсэн өөрийнхөө мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаагаас шалтгаалаад хөрөнгөө хэр их хэсгэх вэ? 10 жилийн дараа санхүүгийн эрхчлөлөнд хүрч чадахгүй юу гэдэг ойлголт нь санхүүгийн мэдлэг болон өөрийнхөө одоо mind your business гэж ярьдаг шүү дээ. Өөрийнхөө одоо бизнесийг бодох ч юм уу, өөрийгөө бодгол гэсэн. Ер нь өөрийгөө бодож байгаагаа өөрийнхөө ирээдүг бодож байгаагаар бол харагдана гэдгийг бол номын зохиолч бол маш ойлгомжтойгоор графикаар бол харуулсан байсан. За өөр маш дурддагсан том зүйл болохоор ягаад доод давхраг болон дунд давхаргын хүмүүс улсад илүү их мөнгө төлдөг. За баян хүмүүс хэрхэн яаж татвараас бултдаг талаар бол бас товчхон бол цохон тэмдэглэсэн байсан. Энэ номыг нэг уншихад бол гэмгүй. За тэгээд нэг уншаад байжгаад дахиад нэг давтаад те ерөн сэргээгээд нэг харчхад бол дайггүй юм шиг санагцсан. Тэгээд номынхоо төгсгөлд болохоор энэ хүн маань юу гэж хэлсэн бэ гэхээр мөнгөнийг ер нь бол мөнгө гэдэг бол хийсвэр зүйл. Тэгэхээр мөнгийг олно гэж бодхон ч гэсэн өөрөө ерөөхдөө бол хүний тархинаас гарах ёстой гэдгийг бол энэ хүн хэлсэн байсан. Тэгэхээр ерөөхдөө бид нар амьдрал дээрээ бодоод үзэх юм бол мөнгө гэдэг чинь хийсвэр зүйл, мөнгийг бид нар үйлдвэрлэж байгаа тий. Тэгэхээр мөнгийг хязгаарлагдмал гэж ерөөсөө бодож болохгүй. Тэгэхээр хүн өөрөө би баян болно, би чинэлэг болж чадна. За үүнд яг ямар боломж байна, ямар гаргалгаа байна, би үүнийг авч чадахгүй, надаа мөнгө байхгүй биш. Би яаж үүнийг хийж би
ямар мөнгө олж иж те би ямар хэмжээний мөнгө олж иж энэ зүйлийг би авч чадахгүй гэсэн өнцгөөс харуул хүн ер нь баяжих сэтгэл рүүгээ орж байгаа юм байна гэдгийг бол онцолж тэмдэглэсэн нь энэ номыг яг гоё базаад өгсөн юм шиг санагдсан. За тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээрээ би уран зохиолын номны талаар ярилцах болно. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.